За сайн байцгаана уу? Энэ өдрийн минь зургийг за бичлэгээ эхэлчлээ. Хичээлээ эхлэе. За хамгийн ихний зураг харагдаж байна уу? Харагдаж байна уу? Цэцэгний зураг, тэр нэг энэ жижигхэн моточлны зураг харагдаж байна. За дэлгэцээ томруулах уу? За урт багны хэмжээг нь та нар багцаагаар шугам гэдэг багж ашиглаад яах нь вэ? Хэмжих нь байна. Хэмжих нь байна. За аль нь өндөр байна уу? Аль нь намхан байна уу? Хамгийн өндөрийг олж бичнэ. За дараа нь хамгийн намхныг олж бичнэ. За мэдээж хамгийн өндөр нь юу байна уу? Цэцэг багш. Цэцэг байна. Хамгийн намхан нь энэ юу байна уу? Хамгийн намхан нь энэ хадаас байгаа зү тийм ээ. За дараагийнх нь нууцсанд явъя. Энэ ганагийн хөлчтэй. За энэ харандааны уртыг хэмжсэн, уртыг метр гэдэг багжаар хэмждэг гэсэн. За метрийн нэг жижигсгсэн хэлбэр нь бидний мэддэг шугам тийм ээ. За уртыг хэмжихдээ 0 ихийг тааруулаад нийт тухайн биеийн уртыг үргэлжлүүлэн хэмжээсийг тооцноо. За энэ цав байна тийм ээ. Цав болохоор 1, 2, 3, 4, 5, 6 см арай өрөхгүй байна тийм ээ. За тэгэхээр одоо бид нар энэ ягаан шугамны хуваарийн хэмжих дээд хязгаар нь хэд байна вэ? За одоо хараарай. Хичээл дээр юу хэмжилт ба ажиглалт гэдэг хичээл дээр түрүүчийн 7 хоногт ярьсан байгаа гэж бодож байна. За тэгэхээр хэмжих дээд хязгаар гэдэг бол энэ хамгийн дээдлийн утгыг хэлнэ. Тэгэхээр 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11 гэмдэх дээд хязгаар нь 12 см. 12 см. За энэ хүлээлгийн өрөөнд хэм байгаа бүүмэр гэдэг чинь манайхны нэг нь. За 12 см хэмжих дээд хязгаар. За хуваарийн үн гэхээр нэг зураас нь хэдийг заах вэ гэсэн утга гэсэн тийм ээ. 1 см 2 удаа хуваагдаж байна гэдэг чинь энэ хэдийг заана гэсэн үг үү? Нэг зураас нь одоо энэ нэг зураас нь хуваарийн үн нь хэд вэ? Энэ хүн амтан байна уу хөөе? Хөөе хүмүүс байгаа мó хөөе? Камера нээдээ энэ хүн амтан байгаа мó? Дуурж бардгүй мó? Гараад ороод маяглах юм. Бичлэг хийгээд ахаар ингэж хийх юм уу? За хуваарийн үн нь 12 см юм байна. За тэгвэл хэмжих хязгаар нь хуваарийн үн нь тэгвэл хэдий? Нэг энэ дараалсан хоёр урт зураасны хоорондох хэмжээсийг зураасны тоон хуваана гэсэн шүү дээ. Тэгэхээр 0, 1, 2-ийн хооронд хэдэн зураас байна? Нэг зураасаар 2 тэнцүү хэсэг хувааж байгаа зү. Миний дуу сонсож байгаа мó хөөе? Сонсож байна. Чи яагаад дуурхаа ицсэн? За тэгэхээр энэ хэдэн зураас хэдэн миллиметр гэсэн үг вэ? Нэгийг 2 дугаар хэдэн сантиметр гардгийг? Юу одоо 1 см-ийн тал буюу 5 мм гэж байна. Тийм тэгэхээр 0.5 см л гэсэн үг шүү дээ тийм ээ. Хуваарийн үн 0.5 см, хэмжих хязгаар нь 12 см. Гол нь энийг хэлүүлэх гэж ийм зургнууд авч байгаа шүү. За юу. За уртыг хэмжихдээ 0 зэрэг дээр биеийн ихийг авна. Тэгээд түүнээс уртын хэмжээнд нь яах нь вэ? Уртын хэмжээг энэ биеийн урт хаана байна тэр хүртэл яах нь вэ? Уртыг хэмжинэ. За эхлэлийн цэгийг заавал яах нь вэ? 0 дээр тааруулна. За эдгээр шугамнууд бүгдээрээ хэмжих хязгаар, хуваарийн үн нь адилхан шугамнууд байгаа ч. Хэмжих хязгаар, хуваарийн үн нь адилхан шугамнууд байна. За дараагийнх нь. Дараагийнх нь хэдэн харагдаж байна тийм ээ? Тийм байна. За энэ хэдэн сантиметр урттай байна? 3. За 3 см. Хэмжих хязгаар нь хэд байна вэ? Хэмжих 11. Биш 12. Ардталд 12-оор байгааз хэмжих хязгаар гэвэл 12
см. За хуваарийн үнэ нь 0-аас 1-ийн хоорондох нэгийг хэдэн тэнцвэр хэсэг туусан байна? 2 тэнцвэр хэсэг. 2 тэнцвэр хэсэг туусан учраас хуваарийн үнэ нь 0.5 см. За энэ дараагийн шугам мөн адилхан биеийн урт нь болохоор 5 см байна тийм ээ. За энэ биеийн урт нь болохоор 7.5 см. Хуваарийн үнэ нь адилхан 0.5 см, хэмжих хязгаар нь 12 см. За дараагийн. Дараагийн нэг нь яст мэлхий байна. За яст мэлхий 0 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 юм байна те. За энэ ерөнхийдөө 12-тоо хэмжих хязгаар нь 12 см-тай, хуваарийн үнэ нь 0.5 см-тай ийм л шугамнуудыг дандаа ашиглаад байна. За энэ юуны яст мэлхийний урт нь бол 3.5 см. 3.6. За энэ болохоор энэ баг 3 биш ээ. 1 2 3 4 5 6 7 7.5 байна те. За энэ зайрамгных 1 2 3 4 5 5.5. 5.5. За моточхорных 1 2 4.5. 4.5. За энэ доотлын харанданых 9.6 юм уу? 6 юм уу 5 юм уу? за тэр орчимд байх шиг байна тийм ээ. Тийм байна. За энэ хүн дөнгөний хэмжтэйг за энэ тоонууд хангахгүй байна. За энэ шаардлага Тийм байна. шаардлага хангахгүй зураг байна. За энэ бас томорхоор хавдах нь. За энэ бас шаардлага хангахгүй зураг байна. За энэ дэнснүүд харагдаж байна тийм аа? Зураг бүрийн дэнснүүд харагдаж байна. Тийм. Дэнс гэдэг чинь хүн дөнгөнийг хэмждэг. За энэ дэнсний бас нэг хэлбэр байна тийм байгааз? Тавган жинлүр. Зүйтэй ийм дэнс тийм ээ. Жинлүр гэхгүй дэнс хэмээн гэсэн шүү дээ. Тийм. Энэ дэнс болохоор 1 кг-ын хэмжих хязгаар 1 кг байдаг гэсэн тийм ээ. Тэгээ ингээд туухаа тавих замаар хэмжих хязгаарыг яг чинь ихсгэж болно. Туухаа нэмэлт туухаа тавих замаар хэмжих хязгаарыг ихсгэж болно. За энэ сүүний хэмжээ байна тийм ээ 3 литр гэж байна. За эцэг хүүний хэмжиж чинь тийм байгааз. Эцэг хүүний хэмжиж байна. Литр бүрээр нь ингэж савлсан хэдэн сав орох вэ гэдэг утгаар 3 литрт 3 сав орно шүү дээ тийм ээ. За энэ тийм 900 мл-ийн данх байна. 250 аяг хэд орох вэ гэж. За энэ хэмжээсүүд нь зарим нь тоон харагдахгүй байна. Энэ их гой зургнууд таглаа гэсэн чинь тоонууд нь харагдахгүй байна шүү. Сайн харагдахгүй байна гэж. Тий. За яг багцаагаар эзэл хүн хэмждэг. Батчин юм ээж толгой юм. За хичээл авчих. За энэ дөрөвний одоо хуваарийн үн хэмжих хязгаарыг энэ дээр одоо бүр нарийн гоё гаргая. За энэ дээр гоё гарахаар байна тийм байгааз. За та нарыг дэлгэцэн харагдаж байгаа энэ шугамны хэмжих хязгаар хуваарийн үн хоёрыг олдоо. 10 см юу хэмжээрийн хязгаар нь. Юу одоо харандагийн урт нь 9.5 хэмжилтийн урт нь 9.5 см. 9.5 см. Хуваарийн үн нь юу хуваарийн үн